За сайн байцгаана уу? Өнөөдрийн сэдэв бол үзэл-изм гэдэг. Үзэл санаа гэдэг бол аливаа улс орны хөгжлийн тулгуур зарчим юм аа. За измүүд гэдэг маань социализм, капитализм, либерализм, консерватизм гэд маш олон төрлийн үзэл санааны ийм арга барилууд байдаг. Эдгээр үзэл баримтлалуудыг бид нар маш сайн ойлгоснороо өөрийнхөө улс орныг зөв замаар, зөв үзэл санаагаар удирдан жолоодох энэ гаргалгаа гарч ирнэ. Тэгэхээр бид нар энэ изм үзэл санааны талаар маш сайн ойлголттой байх хэрэгтэй. Тэгсний үндсэн дээр бид нар ямар үзэл санаан дээр нэгдэх үү? Ямар үзэл санаа бусдаасаа юугаараа ялгаатай, юугаараа давуу юм, юугаараа суул юм гэдгийг маш сайн ойлгосон байх ёстой. Ялангуяа улс төр сонирхдог, ирээдүйд улс төрч болохыг хүсэж байгаа, эх орноо удирдахыг хүсэж байгаа, энэ үйл ажиллагаанд оролцохыг хүсэж байгаа энэ залуучуудад бол энэ маш чухал аа. Ялангуяа энэ сүүлийн үед хараад байхад бол энэ намуудад орж байгаа залуучууд маань энэ үзэл санааны талаар бас нарийн ойлголтгүй байгаагаасаа энэ бас улс орноо буруу зөв рүү, буруу чиглэлд удирдах ийм эрсдэл үүсдэг учраас энэ талаар маш сайн ойлголттой байх ёстой. За би та бүхэндээ сайхан танилцуулъя. Ер нь манай түүхэндээ бол бид нар 1990 оноос өмнө бол социализмын энэ тогтолцоог манай улс орн нэвтрүүлсэн байсан. За тэгэхээр социалист тогтолцооны онцлог, шин чанаруудыг бол бид нэр нэлээд сайн мэднэ. Ялангуяа 90-ад оноос өмнө байсан хүмүүс бол нэлээд залуу болон түүнээс дээш насныхан бол сайн мэдж байгаа. За капитализмын хөгжлийн үзэл суртал, капитализмын хөгжлийн онцлогийг бол бид нар яг өнөөдөр мэдэрч байна. 90-ад оноос хойш бол манай улс орн энэ капитализмын үзэл санаагаар хөгжиж байгаа. За цаашдаа бид нар бас шин дараачийн үзэл санаа, хөгжлийн арга замыг бас нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай болсон байгаа. Тэг яагаад гэвэл 30 жил, сүүлийн 30 жилийн хөгжил дэвшлийг бол монголчууд нэлээх шүүмжлэлтэй ханддаг. Ялангуяа энэ байгаль орчны доройтол, баян ялдуугийн ялгаа бол маш их өссөн. Тэгээ улс орны бас тусгаар тогтнол, аюулгүй байдалд бас нэлээх хохирол учирсан учраас энэ сүүлийн 30 жилийн капитализмын хөгжлийг бол шүүмжилж эхэлж байгаа. Тэгэхээр үүнээс цааш бид нар ямар үзэл санаагаар яаж хөгжих вэ гэдгийг бол бид нар нухацтай ярих цаг үе нэрээд байгаа. За тэгвэл энэ капитализм, социализмын онцлогуудыг би та бүхэндээ танилцуулъя. За социализмын онцлог бол өмч талдаа бол бүх өмч нийтийн өмч байдаг, улсын өмч байдаг. Буюу газар шороо, бүхэл байгалийн баялаг, эд материал, хөдөл хөрөнгө энэ бүхт бол улсын өмч байдаг. За тэгвэл социализм юм байдаг бол капитализмын үед бол бүх өмч хувийнх байдаг. Ер нь бол бүх өмчийг хувийн байх ёстой гэж номлодог энэ капитализмын буюу либерал онолууд бол. Тэгэхээр энэ манай сүүлийн 30 жилд бол энэ онолоор явж байгаа учраас бүхэл зүйлийг ховчлохын төлөө бол энэ засгийн газар бол ажиллаж ихэнх зүйлийг маань ховчилж өнөөгийн бас хүндрэл бэрхшээлүүдийн зарим улс хувьд тавигдсан байгаа. За тэгвэл хоёрдугаарт энэ ямар зарчмыг баримталдаг вэ гэвэл капитализмын буюу либерал онолын үед бол олонх бүхнийг шийднэ буюу ардчлал гэж бас нэрлэдэг энэ капитализмын үзэл санааг. За энэ ардчлалын үед болохоор олонхын шийдвэрээр бүх улс орны хөгжил явагддаг. Тэгэхээр энэ бол бас ерөнхийдөө олонхын шийдвэр гэдэг нэг талаасаа зөв мэт боловч нөгөө талаасаа хэрвээ олонх алдаатай шийдвэр гаргах юм бол яг тэр алдаатай шийдвэрийн дагуу хөгжих, алдаатай замаар явах юм эрсдэлтэй байдаг. За тэгвэл социализмын үед бол нэг онцлог зарчим бол бүгд ижил тэгш амьдрах ёстой гэсэн ийм зарчим баримтлагддаг. За бүгдөө яг нэг жигд баян ядуугийн ялгаагүй нэгэн жигд боломжтой ингэж амьдрах ёстой гэсэн ийм зарчим үйлчилдэг. За тэгвэл капитализмын үед 3-дугаарт олон шашин шүтгийг зөвшөөрдөг. Хүний эрхчлөөг бол маш их дээдэлдэг. Тэгэхээр хүн бол бараг л юу ч шүтсэн болно, юу ч хийсэн болно, хуулиар хориглогдоог бол ямар ч байж, ямар ч үзэл санааг дэвшүүлж, ямар ч амьдрч болно гэсэн ийм их эрхчлөөг бол тунхагладаг. Тэгэхдээ энэ нь бол бас энэ улс орныг маш олон хуваагдах, маш олон талцах тийм нөхцөл байдлыг үүсгэдэг бас муу талтай. За тэгвэл социализмын үед бол шашин шүтлэг
болон энэ далд ертөнцийн талаарх мэдээллийг бол маш их хориглодог байсан. Ийм сул талтай. За тэгвэл бид цаашдаа яаж хөгжих вэ гэдгийг одоо нухацтай ярих хэрэгтэй. За нэгдүгээрт энэ бүх өмч хувийнх байх нь зөв юм уу? Бүх өмч улсынх байх нь зөв юм уу гэдэг дээр. За бүх өмч хувийнх байх юм бол энэ улс орны хувьд бол бас хүч чадал улс орны тусгаар тогтнолт аюултай байдаг. Яг л улс орон өөрийн гэсэн өмчгүй хөрөнгөгүй хүч чадалгүй болж эхэлдэг. Тийм учраас бүх өмчийг ховчлох нь бол бас маш буруу байдаг. Дээрэс нь хувийн өмчийг хөгжүүлснээс цөөнх хүмүүст улс орны бүх эд баялаг цөөнх хүмүүсийн гарт төвлөрснөөс болоод улс орны эрх ашиг цөөхөн хэдэн хүмүүсийн мэдлэлд ордог ийм аюултай. Тэгэхээр тэр цөөхөн хүмүүс нь тэр улс орныг ямар ч зам руу оруулах эрсдэлтэй болдог учраас энэ бүх өмчийг ховчлох бол маш их аюултай арга зам байгаа. За тэгвэл бүх өмч нийтийнх байвал яах вэ гэж юм. За бүх өмч нийтийнх байгаад энэ зөв зохистой ашиглагдах юм бол энэ бас болох хувилбар. Гэхдээ хүмүүсийн бас итэх зүтгэл урамшууллыг бодож бас зохих хэмжээний зүйлсүүдийг бол ховчлох нь бол бас боломжтой хувилбар байдаг. За эртээр үеэс энэ Монгол үзэл санааны хувьд бол аливаа зүйлийг ямар салбарын ямар эд зүйл гэдгээс нь шалтгаалаад ховчилж болохгүй салбар гэж бас авч үздэг байсан. Жишээлбэл уул уурхай газар тариалан за тэгээд энэ мал аж ахуйн салбаруудыг бол маш их төрийн хяналт зохицуулалттай яг л стратегийн ач холбогдолтой салбарууд учраас улсаас бол маш нарийн хянж зохицуулдаг. Тэгэж ховчилдгүй нийтийн эрх ашигын төлөө зохицуулж авч явдаг байсан юм салбарууд байдаг. Инхээр Монгол үзэл санааны бол гол зарчим бол стратегийн ач холбогдолтой салбаруудыг бол ховчилдгүй бусад салбаруудыг бол хувь хүмүүст нь зохих хэмжээнд эзэмшүүлээд өмчлүүлээд явдаг ийм зүйл байдаг. Ялангуяа газар нутгийг бол ховчлохыг бол маш хатуу хориглодог ийм зарчим баримтлагддаг. Яг гэвэл газар шороо гэдэг бол улс орны хамгийн чухал аюулгүй байдал үндэсний оршин тогтнолын үндэс учраас энийг бол ховчилдгүй. За дараа нь хоёрдугаарт олонх бүхнийг шийдэх нь зөв юм уу үгүй юм уу гэдэг дээр ямар байр суурьтай байдаг вэ гэхээр Монгол үзэл санааны үед бол олонх бүхнийг шийдэхээс илүү хамгийн үнэт зүйл буюу хамгийн чухал зүйлээ баримталж явдаг. Тэр хамгийн чухал буюу үнэт зүйл үндсэн хуулиа баримталж явдаг учраас тэр чухал зүйл гэдэг маань юу байдаг гэхээр тухайн улс орны тусгаар тогтнол ялангуяа 5 тусгаар тогтнол баталгаажж байна уу? Аливаа шийдвэр энэ 5 тусгаар тогтнолын талд эрх ашиг дээр байна уу? Үгүй юу гэдэг дээр бүх шийдвэр гарч явдаг. Түүнээс биш аль олонх нь юу гэж бодсон шийдснээр бол бас асуудлыг шийддэг. Тэгэхээр олонх биш хамгийн үндсэн чухал зөв тал дээр хатуу байр суурьтай явдаг ийм зарчим үйлчлэх хэрэгтэй байгаа. За тэгээд энэ шашин шүтлэг тал дээр болохоор ямар онцлогтой цаашдаа хөгжүүл зохилтой вэ гэвэл олон шашныг бол Монгол улсад хүлээн зөвшөөрнө. Тэгтээ дэмжихгүй байдлаар авч явдаг. Ялангуяа Монголын эртний ёс заншлаараа бол байгаль орчныг шүтэж бишрэх тэгээд тусгаар тогтнол байгаль орчин үндэсний аюулгүй байдлыг хамгийн нэгдүгээрт тавьж ингэж хөгждөг. Олон шашнууд бол ард иргэдийг талцуулдаг хооронд нь бас хувааж хагаралдуулах юм аюултай байдаг учраас энэ олон шашныг бол ерөнхийдөө дэмждэггүй энэ Монгол үзэл санаанд бол харин нэгэнт тэр олон өөрийн шүтлэгтэй шашинтай ард иргэд оршин амьдардаг бол тэдгэрийг бол дээдэлж хөндлөж ханддаг ийм зүйлтэй байгаа. Тэгээд аливаа шашин бол төрийн доор оршдог. Төрийн зохицуулалт үндсэн хууль бол бүхий л шашин үзэл санааны дээр байдаг гэж явдаг. Тэр төрийн үзэл санаа гэдэг маань нөгөө тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал бол бүхнээс дээгүрд тавигдж явдаг. Ийм зарчимтай байдаг. Тэгэхээр эндээс ингээд нийтэд дүгнээд хэлэх юм бол манай улс орн бол 90-ад оноос өмнө социалист тогтолцоогоор хөгжиж ирсэн. Тэр үед бол давуу тал нь бол хүн амын бас тэр нийтлэг эрх ашиг, ижил тэгш байх гэсэн энэ зүйл бол их сайн мөрдөгдөж нийтийн эрх ашиг, улс орны эрх ашиг бол нэлээд их дээдлэгдэж явдаг байсан. Сул тал нь гэвэл тухайн үед бол бас тодорхой хэмжээгээр энэ хүний шүтэх, эс шүтэх дээр нь энэ үзэл бодлоо илэрхийлэх гэдэг юм уу энэ бас эрхчлөөнд бол нэлээд тийм хязгаарлалттай байсан сул талтай байдаг. Тэгвэл
капитализм буюу энэ сүүлийн 30 жилийн 90-ад оноос хойш хөгжиж байгаа манай улс орны энэ либералч гэж нэрлэдэг, ардчлалч гэж нэрлэдэг энэ хөгжлийн замын одоо сул тал нь бол улс орныг бол одоо өмчгөө болгодог, тарааж бутаргадаг, олон талцуулдаг, ард иргэдийг нь олон хуваадаг энэ шашин шүтлгээр мөн өмчгөө болгож улс орныг хүчгүйдүүлдэг. Тэгээ бүхий л улс орны стратегийн ач холбогдолтой газар шороо, уул уурхай, мал аж ахуй энэ бүх салбарыг хэтэрхий их хувьчилж одоо улс орныг өөрийн гэсэн тийм бодлогоо явуулах тийм чадамжгүй болгож сулдан доройтуулдаг ийм сул талтай үзэл санаа байгаамаа. Тэгэхээр цаашдаа бол манай Монгол улс бол энэ өөрийн гэсэн онцгой энэ хөгжлийн замаараа явах ёстой. Нэгдүгээрт бол энэ өмчийг бол стратегийн ач холбогдолтой салбаруудаа бол төрийн мэдлэлтэй байлгах. Тэгээд олонх бүхнийг дандаа ингэж шийддэг гэхээс илүү хамгийн чухал төр тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдалтай тулгуурласан бодлогыг дандаа барьж явдаг байх ёстой. Түүнээс биш олонх л юу гэж хэлсэн яг төвгөр явна гэж бол болтгоо. Дээр нь энэ олон шашин, олон үзэл санаануудыг бас Монголд бол журамлаж тодорхой нэг одоо эх орон байгаль дэлхийгээ дээдлсэн энэ үзэл санаа, энэ төрлийн уламжилт ёс заншил дээр тулгуурлаж хөгжих ёстой. Тэгээд энэ ойрхон 4 жилээр ингэж сонгуул явагддаг, ойрхон ингэж солигдож төр зэсэг байнга солигдоод байхаар энэ тогтвортой байдал алдагддаг учраас энэ нэг сайн үндсэн хуулиа батлаад авах юм бол энэ сайн үндсэн хуулийн дээр тулгуурлаад сонгуулийн цаг хугацааг арай жоохон уртсгаж үйл ажиллагаа, ажил төрлөө эрхлэх төр боломжийг нээж өгөх шаардлагатай байдаг. Ядчил 5 жил, 7 жил болгож ус энийг доктортой засгийн газрын доктортой байдлыг хангаж өгөх хэрэгтэй байдаг. За ийм байна. Тэгээд та бүхэн үзэл бодол санаагаа доор комментэнд бичээрэй. Дараагийн бас нэвтрүүлгийнхаа сэдвүүдийг та бүхний саналын дагуу явуулах болно.